Анхаар. Зэрэгц. Номхон. Сайн байцгаана уу? За өнөөдрийн хичээлээрээ сагсан бөмбөгийн өндөр нам зарлалтын хичээлийг техникийг цөмөрөө сурах зорилготой өнөөдрийн хичээл эхэлж байна. Анхаар 963 байранда тоол. Маш сайн байна. Нааша бүгдөө хүрээд ир. Багш нь одоо бичлэг үзүүлээ. За энэ зураг харагдаж байна уу? Энэ зураг ямар учиртай зураг байна? Хэний зураг байна? Доош суучих. Уртлыг нь огтуд доош суучих. Сагсан бөмбөгийн шигшээ хогийн тамирчид байна, тийм ээ? Маш сайн. Сагсан бөмбөгийн шигшээ хогийн тамирчдын зураг байна, тийм ээ? Хүүхдээ. За ямар хөдөлгөөн хийж байна? Өндөр зарлалт хийгээд хууралтын хөдөлгөөнийг хийж байна, тийм ээ? Өндөр зарлалт маань яах нь вэ? Өвдөгнөөс дээш бол өндөр зарлалт, доош бол нам зарлалт. За маш сайн. Бөмбөг зарлахтаа яаж саруу салсан байдалтай алгаар биш сарууны үеэр зарлах нь байна. За одоо нам зарлалт болоо явчлаа, тийм ээ? За энэ ямар зарлалт вэ? Нам зарлалт байна. За нэг ийм мундаг хүүхэд байна. За одоо энэ хүүхчийг бүгдөө дасгалаа. Хийж сурахын төлөө зорилгоо тавиад хичээлээ эхлэе. За одоо өнөөдрийнхөө хичээлээр бүгдөө сагсан бөмбөгийн хичээл орж байгаа учраас ерөөсөө эхний хэсгээсээ дуустлаа. Сагсныхаа өндөр нам зарлалтын хичээлтэй холбоод явна. За багшигаа дагаад дасгалаа ишүү. За алхачаарай. 1 2 1 гараа хажуудаа аваад ай явна. Аяыг дууны хичээлээр бид нэр ай үздэг, тийм ээ? Темп үздэг, тийм ээ? Тэгэхээр ерөөсөө энэ аяныхаа темпэнд тааруулаад дасгалаа ишүү. За зөөлөнгүүгээрээ. Дороо. 1 2 Жохо чангал. Гүүгээрээ. 1 2 За одоо хажуудлынхаа шугамн дээр сөөлжөөд хөлөө. Багш руугаа хараарай. Аяа сонсоорой. Маш сайн. За зэрэг хоёр хөлөөсөө. Дараа хурдтай. Маш сайн. Болно. За чигээрээ зөөлөнгүүгээд. Уцлаа. Арагшаа ухраад. Чигээрээ. За одоо хамгаалалттайгаа холбож гүн. Сагсныхаа хамгаалалттай. За явлаа. Хоёр тал руугаа. Баруун. Зүүн. Явлаа. Ухраад гүүгээрээ. За чигээрээ явлаа. Баруун. Зүүн. Гар яаж хамгаалт юм? Маш сайн. Буцаад. Одоо бөмбөгтөө тоглогчийг хамгаална, багшигаа харжээ. Гүйлээ. Ойлгосноо? Нөө хурдтай дараа хурдтай гүйлтэйгээ холбоод бөмбөгтөө тоглогчийг хамгаална. За явлаа. Маш сайн. Буцлаа. За сүүлийн удаа. Маш сайн. За хөлгаараа судлаад. Ухраа зөөлөнгүүгээрээ. Гаруулаа судлаад зогсчих. За хичээл эхлэхэд багш нь тоолцсон байгаа тийм ээ.
За тоолсон тоогоор урагшаа алхаад марш. 1 2 3 4 5 6 7 8 9 маш сайн. За хичээл эхлэхэд би шаар өгсөн. Нэг шаар. Бид нар сая гүүгээд амьсгаадчлаа. Амьсгалын дасгал хийхээ оронд шаараа үлээн. Шаар яаж үлээх вэ? Амьсгалын дасгалыг яаж хийдэг вэ? Хамраараа аваад амаараа гаргана мэссэн. За тэгэхээр багшаа гарч. Ойлгосноо. За бүгдээрээ үлээ. Мэссэн. Болно. Хитрхи том үлээхгүй шүү. Жижиг байгаа нь томруулч. Шаараа зангидлаа. Шаараа зангидлаа. За шаараа зангидаад татчих. За бид нар энэ шаараар яах гэж байгаа вэ гэхээр өндөр нам залалтанд биднэрт ерөөсөө нэг ангид 20 30 хүүхэд байхад тэр хүүхдүүдэд хүүхэд олгоны тоогоор бөмбөг байдгүй тийм ээ. Тэгэхээр энэ шаарыг бөмбөг байна гэж орлуулаад дасгалаа гэнэ. 1 2 3 4 5 6. За зүүн тал руугаа суулаа. Суугаад нам залалт. Толио үзүүлэлтээр багшигаа дагаа суу шүү. За нам залалт. Саруугаа салгаад. Тоолоорой. За орсоор тоолъё. Орсоор. Анхаар марш. 1 2 3 4 чанга. Маш сайн. За болно. Маш сайн. За нөгөө талдаа суулаа. Англиар тоолно. Явлаа. 1 2 Яг шалтаагаа харилцсан шүү. Шалтаагаа. Болно. Дахиад давтъя. Тооллоо. 2 3 4 5 6 7 8. Баруун талдаа. Англиар 1 2 3 Гүцсүү. Нэмэхээ суу. За болно. За хөлөө салгацсан байгаа. Салгацсан байгаа. Буцлаа. 1 2 3 4. Өндөр залалтаа хийлээ. Зүүн гартаа байрлаа. Заллаа. 1 2 3 4 5 6 7 8. Баруун гартаа шилжүүллээ. 1 2 3 4 5 6 7 8. Зүүлээс урагшаа алхлаа. Давшиг алхаа. За яг бөмбөгийг энэ хөлн доогуур нам залж байгаа мэд хөдөлгөөнийг хийн. Гэхдээ шаарч зохигдохгүй. Зүгээр дөөрөө мэд хөдөлгөө. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8. 1 2 3 4 5 6 7 8 эргэлээ. Эргээд 1 2 3 4 5 6 7 8. Цэх. 1 2 нуруу цэх. 3 4 5 6 7 болно. 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 болно. Маш сайн. За энэ дөрөв туг харагдчихээн тийм ээ. Дөрөв туганд авч шаарнуудаа өлгөчих. Эхний дөрөв өгөө. Тэр хажуу талын 2 тугийг энэ довтлогооны шугам дээр тавьт. Эхний дөрөв өгөө. Нааша. Нэмэхээ энд. Баасан дэмрэл наатаа. Доороос нь бариараа. Яг тэр нөгөө тугны харалдаа. Харалдаа наанууд. Наанууд тавьчих. За дөрөв охин. Тэр туузыг авчираад энд уяараа. Яг харалдаа модтой. Уйч. Үзүр нэнд. Та гурав дэс бөмбөг гаргаад. Дөрөв бөмбөг. Энэ тууз яах гэж татж байгаа юм болоо? Өндөр нам залалт. Өндөр нам залалтын баримжаа олохын тулд татж байгаа. Баримжаа олохын тулд. Туузнаас доош байвал яах юм? Нам залалт маш сайн. Өндөр байвал яах вэ? Өндөр залалт. Анхаар. Баруун тишрэг. 1 2. Дороолхаад. Марш. 1 1
1 2 1 1 1 1 2 1 чигээрээ. За нэмэнхээ баруун мөр төрүүлээ заалт хоригоор алхаад тэндээс наашаа заалны дөрвөөр. Заалны дөрвөөр. 1 1 1 2 1 1 дороо. 1 1 2 1 1 1 1 2 1 маш сайн. Зогс 1 2 эрэг 1 2 дэлгэц харагдаж байна уу? За харагдаж байна маш сайн. За энэ багш маань юу хийж байна? Нам залалт хийж байна. За ерөөсөө бид нар одоо энэ үндсэн хэсэг явагдаж явах хугацаанд би зөв залж гин үү, буруу залж гин үү? Яаж залж гин гэдгийг энэ бичлэгээс ирээд чөлөөтөө үзэж болно. Ойлгосноо? За бүгдөө энэ шугамны араас чигээр урагшаа алхаад маш. Эрэг 1 2 дандаа өндөр залалт. Залалтаа хийгээд явлаа. За буцлаа. Буцахтаа яах вэ? Нам залалт. Нэг гараараа, хоёр гараараа харьцаад явж болно. Аль чадхаараа юм. Ойлгосноо? За багийн эхний хүмүүс бөмбөгөө аваарай. За уралдахгүй шүү хүүхдүүдээ. Сая багш нь гүйсэн тийм ээ? Та нарт үзүүлэхийн тулд гүйсэн. Одоо ерөөсөө уралдахгүй. Удаан яваад буцаад хүрээд ирнэ. За эхлээд марш. Гүйхгүй. Баасан дэмэрлээ гүйхгүй шүү. Удаан. Маш сайн болж байна. Дараагийн дөрөв явлаа. За саяны явсан дөрөв. Энэ тууцыг хуваагаад авч. Маш сайн удаан явна. Гол нь зөв хийхийг хичээ шүү. Гол нь зөв хийхийг бодно. Бөмбөгөө мэдэрнэ. Маш сайн доошоо нам залалт. Нам залалт. За чи энийг авлаа, энэ тууцыг авлаа. Жигсаалынхаа ард очлоо. Саяныхаа цуг явсан 3 хүүхэдтэй өгч юм. За. Одоо нам доошоо Бат Эрдэнэ болж байна. Сайн байна. Асан болж байна. Дараагийн дөрөв. Бат Эрдэнэ саяны явсан дөрөвт энэ тууцыг хуваагаад. Саяны явсан дөрөв өгсөн. Өндөр залалт. Тууцнаас дэш. Тууцаараа сайн баримжаа авна шүү. Дараад нь багш нь тууцыг авчих учраас тууцаараа сайн баримжаа авна. Нам залалт маань яах ёстой юм? Доошоо штэ. Нам залалт шүү. Яарахгүй. Бити яар. Яарахгүй. Маш сайн. Болж байна. За энэ хоёрыг тойр авч. За. Дууссан. Одоо багш нь юу хэлэх гэж байна гэхээр? Шаттай дасгал хийнэ. Шаттай дасгал хийхдээ одоо нүдэнд бөмбөгөө залаад, өндөр залаад энэ өндөр залалт нүд болгонд ойлгоод өндөр залалтаа хийгээ яв. Буцтаа нам залалт энэ хэрвээ нүд болгонд нам залалтаа хийгээ явж чадахгүй бол нэг нүдэнд 2 ойлгож 3 ойлгож болно. Ойлгосноо? Энэ. За тавиараа. За зураасны араас тав. Нааш нь тав. Хамс. Би сая тууз өгсөн. Аргачих. Надад аргачих. Тууз өгсөн тийм ээ? Ягаан тууцтай хүүхдүүд энэ цуваа зөксөдөх. Ягаан тууцтай. Хар тууцтай нь энэ шатны ард зөксөдөх. Шар тууцтай нь энэ шатны ард зөксөдөх. Шар тууцтай. За одоо ерөөсөө нөгөө дасгалаа гүйцэтгэх нь. Танаа баг энд хуваагдаж зогсчих. Нааш. Энэ шатн дээр. За залалтаа игээд буцаад ирнэ.
За явлаа. Чигээр явлаа. Ард зогсож байгаа сурагчид өөрсдийнхөө ээлжийг эртэл нэг бөмбөгөөр ээлжлээд дороо нам залалт өндөр залалтаа гүйцэтгэж. Тэмээ. Өөрийнхөө ээлжийг эртэл дороо нам залалт өндөр залалтаа гүйцэтгэж. Дороо. Баасан дэмлээ. Нааш араа энэ шаарыг гар дээрээ бариад дээш нь. Тэр хоорондоо бөмбөгөө яах вэ? Энэ дээш нь өргөөд энэ залал ойлгосноо. Залалтаа хийдэг. Чадсан уу? Маш сайн. Болж байна. Одоо нам. Маш. За нэмэх явцсан уу? За бат эднээ яваарай. Маш сайн болж байна. Нөгөө гар дээрээс энэ уяага авчих. За энэ зөөлхөө ойлгуулахын тулд орон зай баримжаатай байх хэрэгтэй, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Нам залалтаа яваарай. Хэрэглэлээ буулгал буцаагаад засаарай. Маш сайн. Нам залалтаа явлаа. За нэмэнхээ яваарай. Өндөр. Маш сайн. Нам. За нэмэнхээ. Чи эдний багт. Бөмбөгч. За дараагийн хүүхд яваарай. Эдний багт яах нь вэ? Зөв хийж байгаа сурагчдад, буруу хийж байгаа сурагчдад туслаад явна заа. Одоо ингэж задлан тэгж задлан гэж хэлээд явна заа. Өндөр зал. Саруугаа салгаад бити гараараа алгаараа бити алга. За буцлаа. Нам. Маш сайн байна. За чи хар баг руу шилжиж гэхдээ хэм блэ? Ганцхан хар баг руу шилжиж. Энд эдний баг руу шилжиж чи. Явж ирсэн хүмүүс дуусгаад бөмбөгөө барь. Одоо багш нь юу хэлэх гэж байна гэхээр 4 баг байна тийм ээ. 4 баг маань хоорондоо ярилцаад ерөнхийдөө өндөр залалт гэж юу юм? Нам залалт гэж юу юм бид нэр хараад бичлэг үзээд өөрийнхөө биеэр хийгээд үзчихлээ тийм ээ. Тэгэхээр одоо баг болгон нийлээд хоорондоо нийлээд яг өөрсдөө багийн гишүүд орсон комплекс дасгал зохиох нь. Багш нь минут өгнө. 3 минут өгнө. 3 минутын дараа 4 баг маань өөрсдөө дасгалыг хийж үзүүлнэ. Ойлгосноо? За цаг гарлаа. Энд байгаа хэрэглэл материалаа ашиглана шүү. Тэнд конус байна, туг байна, шат байна, бөмбөг байна, чаар байна. Бүгдийг нь ашиглаад танах яг дээгүүрэнд давуулаад нам зал тэгээ дээгүүр. Тэгэхээр холдуулсан дээр. Маш сайн наач. Холдуулаад ингэ хийсэн дээр. За. Өшөө юу ийх вэ? Болж штэ. Маш сайн. За танах яах чинь? Бүгд нь холбогчтой зориулдаг. За өөр. Тэгээд одоо октод нь болохоор ингээд хамгаалагчтай харилцах дүр ингээд. Гараа урдаа аваад хамгаалаад явах нь маш сайн. Тэгээд дараа нь болохоор бас хамгаалал. Хоёр бөмбөгтэй дасгалуудыг бас хийж болно. Тэрийг сайн сэтгэе заяа. Одоо нэг бөмбөг өнхрүүлээд явж байхад нөгөө бөмбөг хажуудаа залаад явж явах жишээ нь. Ойлгосноо? Нэг бөмбөгийг одоо наашаа ардаа багш руу өгдөө. Одоо энэ бөмбөг залж яхад ойлгосноо? Ярилцаж амжсан уу? Ярилцаад амжсан уу? Эхлэх үү? За одоо яах вэ гэхээр багш руугаа анхаараарай. 4 баг байгаа тийм ээ? Бүгдөө нэгээрээ дасгалаа хийж үзүүлнэ. Нэгийг хөндлөн. Бид нар нэг багаа болж ажиллаж байгаагийн хэрэг юу вэ? Хоорондоо хамтаж, нийтж, эвсэг байдлыг үүсгэх гэж байгаа учраас нэгнийхээ дасгалыг хараад хүндлээд чимээгөө сонсох нь. Аль баг эхлэх үү?
За эдний хар баг эхлэе. За харын 1-р баг. Нааша хараарай октоудаа. Ягаан баг хараарай. Маш сайн. За хөвгүүдэд зориулсан. За дараагийн сурагч. Нэг хийгээ явчих зөмөрөө. За бэлтгэн байна шүү дээ тийм ээ. Бэлтгэл хэрэгтэй.